Йоо. За юу яцхан guys. За тэгэхээр та бүхэнд өнөөдөр ярьж өгөх юм бол угаасаа ойлгомжтой. Энэ бол дэлхийн түүхэнд хамгийн шилдэг боксчин гэж нэрлэгддэг энэ бол Мухаммад Али юм аа. За хэдүүлээ олон юм ярьлгүй бичлэг рүү орохын өмнө манийга дэмжиж дор байгаа хэсэгт subscribe хийгээд бас лайк дараад өгөөрэй. Тэг коммент юу ч бичиж үлдээж болно заяа guys. Тэгээ энэ бичлэг би нөх одоо юу гэдэг амар уртуул ярихгүй товчхон 12 минутанд дуусах болно. Та бүхэн дэмжиж өгөөрэй. Тэг өөр бүр илүү яриулмаар байвал part 2 хийж болно. Гэтэ баг хийхгүй байхаа. За хэдүүл олон юм байлгүй шууд бичлэг рүү орцгоё. Let's go. Мухаммад Алигийн хувьд гэх юм бол 1942 оны 1 сарын 17-нд Америкийн Kentucky гэдэг нэг хэсэгт төрсөн байгаа. Louisville гэдэг тийм хэсэгт төрсөн. За тэгээд яг тухайн үеийн 1942 ямар хуу байсан бэхээр дайн дайжин дээрэс нь Америк улс яг нэг харуудыг боолчилдог байсан үе нь дуусаад уг нь үндсэн хуулиа батлаад хүний эрхийн түгээмэл тунгалан энтерт одоо нэгдээ те. Тэг ингээд гайг болсон үе байсан. Гэсэн ч Америкчууд буюу одоо яг цагаан арьстай хүмүүс заяа. Цагаан арьстай хүмүүс хар арьстай хүмүүсийг нөгөө боол мэтэр боол гэдэг нүдээр харсан хэвээрэл байсан. Тэр үед яг тийм үе байсан болохоор Мухаммад Алигийн хувьд гэх юм бол багаас ахуулаад яг тэр мэдрэмжийг амар мэдэрч өссөн. Тэгэд анх удаа хар арьстай хүмүүсийг ингэж ялгуурлалтай байна гэдгийг мэдсэн нь ямар үе байсан бэ гэхээр нэг ресторанд ороод зүгээр ус авах гээд гэсэн чинь хар арьстай гэдэг нэрийдлэлээр үнслэлээр Мухаммад Алид ямар ч ус өгөөгүй. Амар том ялгуурлан гадагшлт байгаа гэдэг Мухаммад Али тэр үеэс хойш ойлгосон байгаа байхгүй. За тэгээд нэг өдөр аав нь Мухаммад Али төрсө өдөр нь дугуй авч өгсөн. Ундаг дугуй. Тэр ундаг дугуйгаа унаал амар ерөнхийдөө ингээл ойр хавийнхаа одоо газруудаар яваал те. Тэгэл зайраг марвны газар мазар ч юм уу те. Тэгэл нөх хөөсөн чихмхний газар мазараар ингээл гой ингээл байнга явдаг байсан байгаа амар баяртай. Тэр дугуй бүр аим нандиндаг байсан. Гэсэн чинь нэг өдөр дугуйгаа хулгаад алдсан. Тэгээ хулгаад алдсан миний дугуй хулгаасан навшиг би олж авч байгаа зодмоор бүр байхгүй болгомоор ингээд цагдаад орч хилсэн байгаа. Тэр цагдаа гэх юм уу одоо азарч гэх юм уу боксинг жимтэй өөрөө дасгалжуулагч гэдэг ийм хүн байсан байгаа. Тэгээ юу гэж Мухаммад Али зөвлөсөн бэ гэхээр чи хүн зодмоор байгаа бол зод харгыг эхлээ суралцах хэрэгтэй. Миний жимд ирүүл иргээд. Тэгээд тэр үеэс ахуулаад дүнгийн 13 наснаас жимд нь Мухаммад Али явж эхэлсэн байгаа байхгүй. Тэгээд тэр үеэс ахуулаад мэдээж зэрэг амир авьяастай мэн гээд авьяасаа олж нээсэн. Тэгээ багасаа ахуулаад ерөнхийдөө AAU Amateur Athletic Union гэдэг нэртэй боксing бас тэмцээнд орсон. Энэ бүр 12 удаа яалт байгуулсан байгаа. Тэгээд Kentucky Golden Gloves гэдэг тэмцээнд болохоор 6 удаа яалт байгуулсан. Тэрний дараа болохоор National America Golden Globe гэдэг нэртэй тэмцээнд 2 удаа яалт байгуулсан байгаа. Ингээд сонирхчийн боксing тэмцээнүүд бүр дандаа юм яалт ганц удаа яалт ялагдал байхгүйгээр бүх яалтыг байгуулсан. Тэгээ та бүхэн бас мэдхээр 1960 оны Олимпиад алтан медалийг боксер авсан байгаа. Тэг яг Мухаммад Алиг яг жинхэнэ амжилтаас ярих юм бол нийт шүү заяа guys. Нийт шүү. Нөгөө нэг яг сонирхчийн бокс тэгээ дээрэс нь про болоод буюу одоо яг мэргэжлийн боксд ороод тоглосон тоглолт бүх нийт тоглолт нь нийт 100 тоглолтоос 5 удаа ялагдсан байлээ. Энэ бол үнэхээр домог бас. За тэгээд Олимпиад дуусны дараа манай хүн мэдээж зэрэг мэргэжлийн бокс руу орсон. Мэргэжлийн боксын өөрийнх нь дебют тоглолтоос ахуулаад нийт 10 ялт байгуулсан. Тэгээд нийт 19 тоглосноос болохоор 15 KO буюу нокаутаар ялт байгуулад. Тэгээд тэрний 4 тоглолтод бас нэлээд жоон хүн тоглолтууд бол байсан. За тэндээс ярьж үгээд гайсан юм. Мухаммад Алигийн эсрэг Sony Banks-ийн тоглолт. Энэ тоглолт болохоор бас нэлээд ширүүн тоглолт болсон. Мухаммад Алигийн хувьд гэх юм бол энэ тоглолтод анх удаа нокаут авсан. Тэгэхээр нокаут авсансан маш уртан босч ирээд өөрийгөө буцаж өөрийгөө цэнгэлж чадсан. Тэгээд энэ тоглолтын дээр Sony Banks-ийн хувьд гэх юм бол яг нэг хөмсгөн задарсан байсан учраас тэр цус нь хитрхийх гоожоод тэгээд ялчгүй 5 дугаар раунд дээр энэ тоглолтыг зогсоогоод Мухаммад Алиг ялтаар өндөрлсөн. Гэсэн ч хүмүүс болохоор Мухаммад Алиг нэлээд хөлөөн зөвшөөрөхгүй байгаадсан. Ягаад тэгэхээр чи зүгээр баг азар ялцлаа штэ тий. Энэ хөмсгөн задарч мадраагүйсэн бол чи ялгахгүй байсан ч гэдэм үү тий. Тиймэрхүү айгуу тийм шүмж айгуу хэрж исэн. Тэрний дараа болохоор Мухаммад Али Дал Джонс гэдэг нэртэй бас нэгэн тоглогчоо тоглохоор болсон. Тэгээ энэ тоглолтод бол Мухаммад Али бас нэлээд бас хэцүү тоглолтыг бол үзүүлсэн. Гэхдээ яг энэ тоглолтод бол яасан байгаа байхгүй. Тэгэд яг Мухаммад Алигийн тоглолтынхаа өмнө хийдэг байсан нэг зүйл байгаа юм л да. Энэ болохоор юу байсан бэхээр тухайн үед Мухаммад Али ерөөсөө нэг юм од болоогүй байсан. Тэгээд тухайн яг Мухаммад Алигийн стайл гэдэг юм уу тэр хүмүүс нэг амар тийм танигч манагдаагүй хүмүүс одоо юу гэдэг бокс хамгийн гол зүйл юу вэ гэхээр тэр хүн үнэхээр мундаг тамирчин гэдэгтэй биш зүгээр яг ингээд хүмүүс бооцоо тавьж байгаа шүү дээ бокс үзгээд ингээд ирж байгаа шүү дээ ринг тэр одоо ринг тоглолтыг үзгээд ирж байгаа танхим дүүрэх хэрэгтэй танхим дүүрдэг байсан байхгүй тэгвэл Мухаммад Алигийн ашигладаг арга байсан юу байсан бэхээр одоо баг анхлан үнслэгч гэж болно энэ бол trash talk гэж арга байгаа энэ болохоор муухай одоо нэг өрсөлдөгчөө айгу муугаар ярьдаг ийм би чаав одоо ийм тим чи яваасаа ийм тим би одоо чаав ингээд ялан маалан ч гэдэг юм уу те одоо Мухаммад Алигийн хувьд хэм бол өрсөлдөгчөө
Яг рингиндээ гарахаас өмнө юу гэж ярьдаг байсан бөхөр би чамайг яг тэдгээр раунд дээр би чамайг нокаут хийгээд унгаана. Би яг чамайг тэдгээр раунд дээр ялах болно. Чи бол хинч биш. Чи бол юу ч биш гэж юм уу те. Өртөгч амар тэгж хийдэг байсан байгаа байхгүй юу? Тэгэд энэ нь болохоор гол зүйл нь юу байсан бэхээр мэдээж тоглолтыг сонирхолтой болгож байгаа. Тэгэд нэг өртөгчөө басж байгаа тоглогчийг яг хүмүүс дургу байдаг шүү дээ. Гэхдээ тэр үнийг хамгийн гол нь үзгээд хүмүүс мөнгөө төлөөд ирж байгаа байхгүй юу? Тэр нь хамгийн гол нь. За тэгээд Дал Джонсын тоглолтын дээр Мухаммад Али үгийн хувьд юм бол бас ерөөд болж байгаа хэсэг тоглолт болоод тэгтээ арай ялсан. Ялахын хувьд бол ялсан. За тэрний дараа болохоор Мухаммад Али Дал Джонсыг ялсны дараа болохоор юу гэж хэлсэн бэ гэхээр Sonny Liston гэдэг нэртэй тухайн үед яг heavyweight champion байсан. Тэр хүнд жинхэнэ аврагыг шууд тулаан дуудсан байгаа. Чи Sonny I'm young, I'm handsome, I'm fast, I'm pretty and can't possibly be beat. Liston чи бол зүгээр нэг одоо юу гэдгийг амар царай муутай нохоо шиг царай муутай ч юм те амар мухагаар хэлээд тэнгүүдээ чи зүгээр надтай тулдах хэрэгтэй би чамайг 8 раунд дуусгах болно гэд. Тийм одоо яг амлалт өгсөн. Тэнгүүдээ бүр хүмүүс чи угаас яаж утсан тэр Sonny Liston бол ялахгүй штэ гэсэн тийм одоо шүмж ирж исэн гэсэндээ юу гэж хэлсэн бэхээр сэтгүүлч юу гэж хэлсэн бэхээр би Sonny Liston заавалч ялах болно. Хэрвээ би ялахгүй бол хамаг юм аваад энэ тэмцээний дараа Sonny Liston-ийн өмнө сөгдөөд энэ улсаас би гарах болно гэд. Тим амлалт хүртэл өгсөн. Тэгээ энэ хоёрын тоглолтын дээр маш анхаарал татсан байгаа байхгүй. Тэгээ Sonny Liston талаар та бүхэнд ярьж өгье заяа. Sonny Liston-ийн хувьд гэх юм бол багаасаа тийм одоо 19 удаа баригдчихсэн ч гэдэм үү. Тэгээ нэг харуудын тийм эвгүй газар өссөн. Тэгээ дандаа дээрэм тонуул гимт хэргийн амьдралаар өссөн. Тэгээ гимт хэргийн энэ амьдралдаа бүр нэг мапийн тийм холбоотой маш алдартай тийм хүн байсан. Тэгээ тэр ч бодохоо анх бокс ч болъё гэдэг шийдвэр нь болохоор шоронд байж хат нь гарсан. Ер нь ийм айгуу танхаа. Тэгээ тэр ч бодохоо бокс тоглоё гэж хэлж байгаад өөрөөр ивент тэхүүн олдохгүйс учраас ялцчгүй мапийнхаа ивент тэхэр болоод тэгээ мапын толгойлогч аятай ийм маш том хүнд нөхөр байсан. Тэгээ энэ нөхөртөө тоглохоор болоод 1964 онд Sonny Liston-д тоглосон. Мэдээж зэрэг баг 100% заяа. 100% Мухаммад Алиг ялагдана гэсэн тийм юутай тоглолт байсан. Тэгсэн чинь Мухаммад Али би 8 раундд ялна гэдгээ хэлээд мэдээж зэрэг Sonny Liston-гийн хувьд бол маш одоо хатуу гартаа гэж ярих юм уу те. Гар нь маш чанга. Зөвхөн нэг хэмчлэн тоглолтуудыг 3-аас 4 раундд нокаутаар дуусгадаг тийм тоглож байгаа байхгүй. Тэгээ энийг ч Мухаммад Али маш сайн судалж мэдсэн байсан учраас Sonny Liston-тэй тоглолтын дээр болохоор ерөнхийдөө айгүй хөнгөн тоглосон. Хөнгөн тэгээд үдсэн маягтай. Тэгээд ерөөсө бүр яалцчихгүй тэр жаб энтер хийж байгаа юм ч юм уу те Мухаммад Али би бас чамайг яална чи миний нүд рүү ар гэсэн байдалтай. Тиймэрхүү байдлаар тоглоод нокаутаар яалт байгуулсан. Хүмүүс бүр гайхсан. Мухаммад Алиг яална гэж хүмүүс хинч бодог байсан. Гэсэн чинь энэ үеиг хүртэл Мухаммад Али болохоор ямар нэртэй байсан бэ? Sasha Grey гэдэг нэртэй тийм нэртэй байсан. За энэ нэрийг болохоор яг энэ тоглолтын дараа Мухаммад Али болгож өөрчлөлөө гэдгийг хэлсэн. Тэгэд би тийм христийн шашин байшинтан биш. Би бол мусульманы тийм одоо исламын шашинтай гэдгээ хүртэл ингээд зарласан байгаа байхгүй юу энэ үедээ. Тэгээд Мухаммад Али гэж яагаад болгож нэрээ өөрчилсөн бэ гэхээр Sasha Grey гэдэг нэртэй нэр нь болохоор энэ боолын нэрээ энэ хар арьстай боолуудыг ингэж нэрлэдэг нэр би боолын нэртэй баймаргүй байна гэж лээ шууд нэрээ өөрчилсөн. За дэлхийн дэлхэнд Мухаммад Али өөрийгөө авраг гэдгээ зарласан. Тэгэд Мухаммад Алигийн хамгийн бас гоё гайхалтай зүйл нь юу вэ гэхээр та бүхэн мэдэн шүү дээ. Мухаммад Алигийн жаб тэр буюу цогцолтыг нь маш хурдан цогцолт хийдэг. Дээрээс нь болоогүй заяа. Дээрээс нь болоогүй. Мухаммад Алигийн тэр данс гэж яриад байдаг те тэр хөлнийх нь одоо footwork гэдэг хөлнийх нь хөдөлгөөн. Одоо хүртэл боксчд бүгд тэрийг дөөрөөддөг гэхгүй юу? Тэр хөлнийх нь хөдөлгөөн гайхамшигтай хөдөлгөөн. Тэр булталт тэр өөртөө маш ихтэй тоглолт те. Тэгвэл тэр бултаа яг яах гэж байгааг нь мэддэхгүй юм тоглолтоос маш хурдан цохилт ирдэг. Маш хурдан. Тэр нөгөө нэг зөвгөн шиг хатаг гэдэг үг байгаа шүү дээ те. Тэр үг нь хүртэл яг энэтэй холбоотой байгаа. За тэгээд Мухаммад Алигийн хувьд гэх юм бол тэр гайхалтай тоглолт энэ бүх зүйл нь ингээд авраг хിവэрэ байгаад хүмүүсийн маш хүндэтгэлээ хүлээж ирсэн. Гэвч 1966 онд Мухаммад Али дайнд явах цэрэг болох тийм зарлан дуудах ирсэн. Тэгээ энэ болохоор Вьетнамын эсрэг Америкчууд дайн зарласан байсан учраас энэ дайнд хууль ёсны дагуу заавал явах хэрэгтэй гэсэн зарлал ирсэн ч Мухаммад Алигийн хувьд гэх юм бол олон нийтийн хэвлэл мэдээлэл хэрэгслэр би энэ дайнд явахгүй. Вьетнам хүмүүс намайг нэг шудаа нэга буюу одоо харуудыг боолцсон нэрээр дуудаж үзээгүй. Надад Вьетнам хүмүүс нэг ч удаа муу зүйл хийж байгаагүй. Миний гэр бүлийг дээрлэж байгаагүй. Намайг дээрлэж байгаагүй.
Би энэ хүмүүс надад нэг ч удаа ийм муу зүйл хийж байгааг байхад би ягаад энэ хүмүүсийг буу барьж алахаар энэ дайнд явах ёстой гэж хэлсэн. Тэгээ дээрэс нь би энэ хүмүүстэй дайдах гэдэг бол над ямар ч утгагүй зүйл. Хүнийг зүгээр ингээд алах юм дайныг бол би эсэргүүцэж байна гэдэг. Эсэргүүтлээ зарласан. Дайныг эсэргүүцсэн анхны юм байгаа байхгүй. Тэгээд мэдээж зэрэг олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслэр бүр бөөн шууган болоод хэрвээ тэр шүүхтэр өрсөлдөд дуудагдаад хэрвээ таныг дайнд явахгүй гэвэл таны одоо аврагын цолыг, дэлхийн аврагын цолыг хураана. Дээрээс нь $10,000 торгуул оногдуулаад 5 жилийн 20 хял оногдуулна. Та энийг зөвшөөрч байна гэсэн. Мухаммад Али тэг зоригтойгоо дуураад зөвшөөрч байна гэж татгалцаагүй. Тэгээд Мухаммад Алиг өвдөх юм бол 5 жилийн тэр 20 хол мэдээж оногдоогүй. Тэгээд $10,000 ял бол оногдсон. Тэгээд мэдээж 90 орны хүмүүс чи яаж байгаа юм бэ? Юу хийж байгаа юм бэ гэсэн маш тийм эсэргүүцлийг аванга өөрийнхөө бүх цол, бүх одоо хичээж ирсэн бүх зүйлийг байхгүй болгонгоо энд орсон байгаа байхгүй. Тэгээд 1968 онд болохоор Мухаммад Алигийн яг дараа Мухаммад Али уг нь авраг байсан шүү дээ. Тэрний дараа Токиогийн Олимпиад ялт байгуулсан, авраг болсон. Joy Frazier гэдэг нэртэй бас нэг ерөөдөө машин гэдэг хочтой бас нэлээд одоо цөөхөр раунд хүмүүсийг буулгадаг бас нэлээд хүчтэй тоглогч байсан. За энэ тоглогч албан ёсоор яг heavyweight champion болсон байгаа. За тэгээд 1970 онд Мухаммад Али, Joy Frazier хоёрын тоглолт болохоор болсон. Тэгээд хэмчлэн энэ тоглолтыг бол нэр ямар хэн тоглолт хүмүүс мэдэхгүй байсан. Гэвч Мухаммад Алигийн хувьд гэх юм бол Joy Frazier-тэй хийсэн энэ хүү тоглолтын дээр болохоор хожигдсан байгаа. Хамсалтай. Нокаут хүртэл авсан. Гэхдээ бүр нокаутаар бүр хождоогүй. За энэний дараа болохоор George Foreman гэдэг бас нэгэн Олимпиад бас ялт байгуулсан нэг нэлээ бас хүчтэй тоглолт гачирсан. Тэгээ энэ George Foreman бол ерөнхийдөө яг нэг дараагийн бас heavyweight champion гэж энэ яг Joy Frazier-с George Foreman руу шилжих юм уу байсан байгаа байхгүй. 1974 ерөнхийдөө Мухаммад Али 30 гарцсан байсан үе те. Тэг хинч Мухаммад Али буцаж ирээд авраг болно гэж ерөнхийдөө бодоагүй байсан. Гэсэн чи энэ болохоор George Foreman-тэй байсан. George Foreman явдаг бол Joy Frazier-ыг ялцсан байхгүй юу? Тэг авраг болсон. Тэгээ George Foreman-тэй хийсэн хийх тоглолтыг бол хүн болгон. Угаасаа Мухаммад Али хөгшөрцөн. Дээрээс нь угаасаа ялагдана гэсэн бодолтой байсан. Гэсэн чи энэ тоглолтын хувьд гэх юм бол Мухаммад Али би 8 раунд наадах чи хожих болно. Би угаасаа хожихын тодорхой. Би бол дэлхийн шилдэг боксч. Би түүхэнтэй хамгийн шилдэг боксч. I'm the greatest гэж үргэл зарлж исэн. Би бол царайлаг, би бол ийм тим те өөрийгөө магтаад нөгөөдхөө доош нь хийгээ те. Энэ бол Мухаммад Алигийн хамгийн алдартай байхгүй. Тэгээд 8 раунд тоглоход Мухаммад Али угаасаа мэдчихсэн. Өөрөө жоо өгшөрсөн байсан. Тэгээд дээрэс нь тэр тоглох жоо George Foreman явдах бол маш хүн цогцолттой. Хөвчлэн одоо тоглож исэн хүмүүсээ 3 юм уу 4 раунд дандаа дуусгадаг байсан. Тэгээ тэрнээс дээш раунд руу өөрөө баг явж үзээгүй юм байлээ. Тэгээ Мухаммад Алигийн яг бодсон тоглолт нь юу байсан бэхээр энэ нөхрийг 7 раунд би тисчих юм бол энэ 7 раундаас цаашаа энэний өөрийнх нь тэр биеийн хүч алга болоод надад бас тоож чадахгүй болно. Тэгээд би 8 раунд дуусгах болно гэд. Яг тэргээр нь болсон байгаа байхгүй юу? Тэр өөрийнх нь төлөвөөр болсон. Тэгээд 7 раунд Мухаммад Алигийн хувьд гэх юм бол ингээд нөөч ингээд дайраад цохиол байгаа. Манай өмнөх юм бол нэг яг рингний буланд ингээд гараа ингээд хавччаад цохиулаад. Гэхдээ тэр үедээ ерөөхдөө нэг төрүүлж дайлт хийхгүй байгаа болохоор нэг ядарах юм байхгүй. Ингээд өөрийнхөө яг нэг биеийн хүчээ ингээд нөөгөөд байгаа байхгүй. Тэгээд 7 раунд тоглоод нөгөө чи бүр ингээд сүүлрэг бүр ядраад цохилтоо чөлөгтэй хийж чадахгүй болоод тэр үед Мухаммад Алигийн нэг цохилт нокаут хийгээд тэр тоглолт болсон. Ялт байгуулсан. Тэр бол үнэхээр гайхамшигтай түүхэнд үлдэхэр одоо хүртэл хүмүүс ярьдаг ийм тоглолт байгаа. Тэг хамгийн гол нь Мухаммад Алиг хүмүүс ягаад тийм амар хүндэлсэн бэ гэхээр боксын тийм амар одоо юу гэдэг тийм жабн тийм амар ч юм уу альсвал одоо хөлнийхэн тэр футворкын тийм амар одоо данс хөдөлгөөн хийдэг ч юм уу тийм гайхамшигтай тоглолч байсан юм уу тэр гарныг нь хурд мурдан те үнэхээр одоо гайхамшигтай байсан юм уу гэдгээр нь хүмүүс биш яг юугаар нь хүмүүс яасан бэ гэхээр ингэж домгоолж үлдсэн юм бэ гэхээр ялч өдөр Вьетнамын дайныг эсэргүүцсэн гол зүйл болсон. Яг бол түүхэндээ хинч тэр дайн ялгуурлан гадуурхлын тэр үед дайныг эсэргүүцээд дээрээс нь ял аванга тэгээ буцаж авраг болж гачирсан юм бокс ч юм бол дэлхийн түүхэнд байхгүй. Тэгэд жаалтчгүй энэ дайн дуусны дараа ч гэсэндээ хөөрхий тэр Вьетнамын одоо зурагт мөртөр гарч байгаа тэр Вьетнамын хамаг гэр орны шатагаад хүмүүсийг алж байгаа тэр хэсэг бол маш буруу зүйл байсан гэж Америкчууд бол тэрийг ойлгосон. Тэгэд эхлээд Мухаммад Алиг бүгд эсэргүүцэжсэн гэсэндээ энэ дайны тэр зүйлээс болоод Мухаммад Алиг эсэргээр дайныг эсэргүүцэгч, инх тайвныг эрхэмлэгч гэдгээр бүр Мухаммад Али бол үнэхээр гайхамшигтай хүн байна гэж хүмүүс бол үнэхээр дэлхийд дахинд Мухаммад Али гэдэг нэрийг мэдэхгүй хүн байхаа болсон.
үнэхээр домог болж чадсан. Дайныг эсэргүүцэж тэгээ боксын тулаан болгон дээр ялж байгаа эсрэгээрээ тэр дайныг эсэргүүцэгч тэр одоо их тайвныг эрхэмлэгч тэр залуу ганцаараа тэр одоо дэлхийн эсрэг тэмцэж байгаатай ямар ч ялгаагүй ийм гайхамшигтай зүйл байхгүй. За тэгээд миний хувьд бас нэлээд бас сэтгэл хөдлөлтөөр ярьж байгаа шүү яалчгүй ийм гайхамшигтай боксчны талаар ярьж байгаа учраас. За тэгээд манай буцаад аврагын цолыг авсан. За тэгээд энэний талаар болохоор яалчгүй манай хүн жоохон хөвшөрсөн гутгарсан нэлээд төш төгчсөн 1978 онд Леон Спинкс дээр хийсэн тудаанд ялагдсан байгаа 12 раунд. Тэрний дараа болохоор 1981 онд Trevor Barbic-тэй хийсэн тулаанд бас ялагдсан байгаа. За тэгээд ерөнхийдөө 1981 онд Trevor Barbic-тэй хийсэн тулаанд ялагдсанаас хойш Мухаммад Алиг хувьд юм бол яг албасаар зодог тайлхий гэж бол шийдсэн байгаа. Тэгэд хамгийн гол зодог тайлах шийдвэр нь зөвхөн насныхын онцлог гэхээс илүү тухайн үед Мухаммад Алид жоохон хүнд байсан зүйл нь гэхээр энэ болохоор Parkinson syndrome гэдэг нэртэй тэр өвчин Мухаммад Алид байсан. Аль хэдийн тэр нэг Trevor Barbic дэйсэн тоглолтын дээр болохоор синдром байсан. Ингээд нэг гар нь ингээд бокс тоглолдог хүний чинь гар нь ингээд чичрээд яг нэг хуучных шиг эд үеих шиг ингээд байж чадахгүй байгаа байсан. Тэгээд та хүмдэн шүү дээ. Тэр Barbic-ийн нэг өшөөг авч өгсөн хүн хэн блэ? Майк Тайсон. Майк Тайсон энийг бол үнэхээр гайхамшигтай нокаутаар яалсан. За тэгээд 1900 айлыг зодог тайлснаас хойш ерөөсөө ямар нэгэн үйл ажиллагаанд оролцохгүй маш чимэг болсон байсан. Тэгээд 1996 оны та бүхэн мэдэн штэ. Олимпиор Мухаммад Али ингээд жижигсэн байдлаараа гачрингээ бамбрыг ингэж барьж гараад Олимпийн тэр хамгийн гол нээлтийн үйл ажиллагааны тэр бамбрыг асаадаг байгаа. Тэгээд дэлхийд инх тайвны бэлэгдэл болсон. Дэлхийд хинч одоо бүгд мэдэх хамгийн алдартай энэ бокс ч Олимпийн бамбрыг асаасан. Тэгэд Барак Обама Америкийн ерөнхийлөгч хүртэл Мухаммад Али бол дэлхийн хамгийн шилдэг бокс ч дэлхийн түүхэнд хамгийн шилдэг бокс ч. Тэгээ би энэ хүнтэй уулзж байгааг бол хамгийн гайхамшигтай зүйл гэж боддог гэж ярьдаг. Тэгээ тэр жутгаа бүх одод заяа Мухаммад Алиг хүндэлдэг. Ялангуяа Майкл Жордан бол Мухаммад Али бол үнэхээр одоо юу гэдэг тэр зөвхөн боксчин гэдгээр биш заяа. Зөвхөн боксчин гэдгээр биш. Тэр харуудын хар арьстай хүмүүсийн тэр боочлол тэр нэг ялгарлан гадуурхлыг бас өөрчлөхөд маш том хувь нэмэр оруулсан бол яалтчгүй Мухаммад Али. Майкл Жордан энэ бүх одууд Мухаммад Алиг бүгд маш хүндэлдэг. Гэсэн чинь манай хүний хувьд яг Parkinson syndrome-оос болоод нэлээд бас зовсон. За тэгээд хэдүүлээ одоо Мухаммад Алигийн гэр бүлийн амьдрал руу орцгоё. За гэр бүлийн амьдралын хувьд гэх юм бол ялчгүй төгс хүн гэж бол байхгүй. Ингээ хэлчих шууд. Тэгэд би яг энэ үнийг хитрхи их магтаад дуусгахыг хүсэхгүй байна. Бас сул тал нь ярив. Төсвөлд нь. За Мухаммад Алиг хувьд гэх юм бол хамгийн анхны нөхөр нь Sonny Roy гэдэг нэртэй ихнэртэй байсан. За энэ ихнэрээс болохоор яг та бүхэн мэдэн штэ Sonny Liston гэдэг тэр аврагыг ялсны дараагаар салсан байгаа. Тэгээ тэрний дараа болохоор Халилах Али гэдэг нэртэй Халилах Али гэдэг нэртэй бас нэг эмэгтэйг гэрэлсэн. За энэ эмэгтэйдээ бас хүүхдтэй болоод дараа нь удахгүй бас салсан байгаа. Тэгэд тэрний дараа болохоор Veronica Porche Ali Porche гэдэг нэртэй эмэгтэй. За энэ эмэгтэй болохоор Мухаммад нэг бас нэлээд модель хийдэг нэлээд бас царайлаг тийм бүсгүүтэй. Яг тэр Халилах Алитэй гэрэлсэн байж захтай энэ хүнтэй одоо уулз учирдаг байсан байгаа. Тэгээ тэрний дараа нөгөөдгнөөс салаад удалгүй гэрэлсэн. Тэгээ энэ гуравт гэрэлт нь гэж үздэг. Тэрний дараа болохоор хамгийн сүүлд 1986 оноос гэх юм уу Lonnie Ali гэдэг нэртэй бүсгүүтэй гэрлээд тэгээд ерөөдөө өнгөрөх хүртлээ энэ эмэгтэйтэйгээ цуг байсан. 4 удаа гэрэлсэн гэсэн. Тэгээд Мухаммад Алигийн хувьд гэх юм бол яалч тухайн үед авраг байсан, мөнгөтэй байсан, дэлхийн хамгийн алдартай хүн байсан гэдэг утгаар ч юм уу. Ингээд тэмцээн дуусны дараа байнга шоуд газ ч юм ингээд одоо бүжимдгэн яваад гарчдаг. Тэгээд ялч авраг байсан учраас хүүхнүүд ч их ирдэг. Даг Майк Тайсон талаар сонссон те. Тэр ч удаа одоо юу гэдэг 34 найз охинтой байсан ч гэдэг юм уу те. Мухаммад Алигийн хувьд яг тийм бол амар замбрааг бол байгаагүй. Гэхдээ эхнэрээсээ гадна нэлээ одоо хүүхнүүдэд олон хүүхнүүдтэй ингэж зугаацч ингэж явдаг байсан. Өөрөөс тэрийг телевизэд бол зүгээр ингэ хэлж ийсэн би алчгүй юунд ороод бол ингээд та яаж энэ одоо авраг байгаад байна гэсэн чинь би л тэмцээн дууссан дараа шоудгаа явдаг. Бэлтгэлээ тэгтлээ амар бэлтгэл хийдэггүй. Ингээд шоудаад ингээд юм хийдэг хүүхнүүстэй ингээд цуг байдаг гэдэг бол ярьсан байдаг. Тэг яг ялч жоохон юм
эмэгтэй хүнд хэтэрхий дуртай байсан. Тэр ч учраас 4 удаа ч юм уу одоо гэр бүлийнхэн амьдрал болж байгаа докторгүй ийм хүн байсан. Гэвч Мухаммад Алиг дайныг эсэргүүцэж инх тайвныг тогтооход дээрээс нь тэр хар арсны боочлол ялгарлан гадуурхлыг үгүй ихэд тусна хувь нэмэр оруулсан үнэхээр гайхамшигтай хүн. Тэгээ дээрээс нь болоогүй өсөглөнд нэрвэгдсэн хүмүүст орчиж өөрийнхөө тэр одоо олсон мөнгө ашиг орлогоос маш том тусламж үзүүлдэг жинхэнэ одоо юу гэдгийг hero буюу баатар байсан. Тэмцээнд ялахаас анхуулаад бүх зүйл тэр инх тайван бүх зүйл одоо тэр бэлэг тэмдэг болсон ийм гайхамшигтай хүн байсан учраас ялцчихгүй Мухаммад Алиг дэлхийн түүхэнд дэх хамгийн шилдэг боксчин гэж хэлэхээс өөр аргагүй. Яг бол яг энэ төрсөн үеийн дайны дээрээс нь энэ ялгарлан гадуурхалтай шал өөр үе байхгүй юу? Өөр үед байсан. Майк Тайсон мундаг байсан ч Майк Тайсон ч ийм үе төрөг байхгүй. Тэр энэ үеийг ингэж давж гарсан энэ авраг боксчин бол ягалчгүй дэлхийн түүхэнд хамгийн шилдэг боксчин гэж хэлэгдэх учиртай зүй ёсны юм а гэж хэлмээр байна. За тэгэхээр энэ бичлэг энэ үрээд ингээд дуусгая. Өвшөө яриад ахар зүйл зөндөө байлаа. Гэхдээ нэх одоо юу гэдгийг хүмүүс угаасаа амар удаамжлаг үздэггүй хүмүүсийн дийлэх хүмүүсийн анхаарал ингээд суларсан байдаг болохоор энэ бичлэг энэ үрээд дуусгая гэж бодож байна. Тэгээ комментс та бүхэн дутуу ярьсан зүйл байгаа учраас тэр зүйлийг үлдээж болно. Бас өөр одоо миний яриаггүй зүйл юу вэ? Бүх зүйлийг үлдээж болно шүү. Сая guys. Тэр бол хамаагүй. Тэгээд энэ гайхамшигтай хүний талаар товчон ч гэсэн та бүхэнд ингэж дурж ярих болсондоо маш их баяртай байна. За дараагийн бичлэгээр уулзлаа. Turbay guys. За манийгаа бас дэмжиж лайка, subscribe дараад өгөөрэй. Энэ үртэл үзсэн бүх хүмүүстээ баярлалаа гэж хэлмээр байна. Хэдүүлээ одоо хичээсээр байгаад 100,000 явна шүү. За guys. 100,000 хүртэл мантайгаа цугаагаарай. За чинээс цаашаа цугуулаа байна л да. За bye guys.